Монголын бурятын төв холбоо үзүүлж байна. Хилээ хадгалсан ард түмэн түүхэн хадгалдаг. Дууга дуулсан ард түмэн сэтгэлэн хадгалдаг. Бурят дууны уянга тэгшгээр байгаль далайн долгоо намуухан амьсгалж, бургасан төгөл салхины аянд аялгуу нэмэн ганхан. Хөвч тайгын шууд хүртэл хоршин жиргэж, хөх тэнгэр аялгуунд чих тавин сонорддог билээ.
Улаанбаатар хот болон Дорнот аймгайгаа, Хинтээ аймгайгаа, Булган аймгайгаа бүхэл бурайд зунд нь улаан утгатайгаа амаршилж байна гэж да. Улаанбаатар хотоос бурайдын нэг өдөрт оролцохоор хориулаа ирсэн байгаа. За тэгээд бурайдын нэг өдөр тэмцээндээ оролцоод амжилттай алтан медаль аваад гараад ирсэн байна. Бурайд ёс заншлаа өвлүүлж үлдээж байгаа ахмадуудаа эрүүлийн хаад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Алладан ашаре Ajgara yaje de khafada the awala ije huradiye andorshada yaje bodo the tukhuro share
Заминдэ миний нэрий Үлсий хотхэ Одмаа гэдэг. Уг гарвал Доронтой аймгийн Сагаан овоо. За Суугал нутаг Хинтээ аймгийн Чингис хотон. Алтарган наадамд одоо Бурят хүнийхээ ясаар анх удаага оролцож байна. Баримтат киноны төрөлтэйгээр оролцож байна. За тэгээд баримтат кино маань саяхан бас их амжилттай буюу 3 дахь арнд одоо орсон гэдэг мэдээг дөнгөж сая аваад бас явж байна. За энэ баримтат кино маань Алтарган эв нэгдийн дуудлага гэсэн нэртэй баримтат кино. Угтаа бол Алтарганы үнэн түүх гэсэн нэртэй юм кино байгаа. Алтарганы 1994 онд дааталт анх одоо Бурят дууны наадам нэртэйгээр үүсэж байсан юм а гэдгийг илүү тод харуулахыг хүссэн. Энэ түүх 30 жилийн дараа ер нь бүгдгэрэх, мартагдах, авторуудаа мартах ийм асуудлууд маш их тулгарч ирсэн юм билээ. За энийг ер нь яг орон нутгийн одоо сэтгүүлч буюу хинтийгээс энэ баримтат киног ер нь үлдээх ёстой юм байна. Авторууд нь амьд сэрүүн байгаа учраас энийг түүхийг түүх чигээр нь авч үлдэх ёстой юм байна гэдэг энэ санаачлагыг манай Хинтийн ард зон Бурят холбооны зүгээс бол санал тавьсны дагуу баримтат киногоо хийсэн. Энэ наадам өөрөө зохион байгуулагчнаар бидний үнэт зүйлэл ерөөсөө энэ юм байна, дуу хуур юм байна, бүжиг наадам юм байна л гэдгийг үнэхээр олж харсан. Үнэхээр азтай. Өөр одоо ястан үндэстэн ийм том наадамгүй байхад зөвхөн Бурятчууд бид нар одоо наадамтай байна гэдэг бол Бурятчууд ямар их чадaltaй, ямар их оюуны одоо биттэй хүмүүс вэ гэдг нь бас харагдаж байна. Зэ хүндэт харагшат оролцогчд айлшид тандуутай Алтарганы амар мэндийг хүргэж байна. За Хинтээ аймгийн би хата Хинтээ аймгийн 7 хоног гарвалтай. За манай Хинтээ аймгийн оролцогчд 90 гаруй оролцогчд ирээд энэ удаагийн улаан хотын Алтарган наадамд оролцож байна гэжээ. За тэгээд өнөөдөртөө олон номинацууд яваад зарим нь дүүрж байна. Миний хувьд Бурят яруу найраг тэрмүүдийн шүүгшээр оролцоо. Тэгээд манай 17-35 насны оролцогчид 35-аад дээш гэж 2 ангилаад тэгээд тэр 2 түүрт оролцсон одоо яруу найрагчдын өнөөдөр болоод дүүрээд өнгөрж байна. За тэгээд энд агийн тойрог шинэхэн нэрхэн Асрууд хамгай оролцогчд байж таарва. Тэгээд тэнд дүүрээд ага хаашны төрөө хөрийслээд за тэгээд манай Монгол хойвол хайн амжилттай оролцоод өнгөрвөө. За тэгээд манай энэ Хинтээ Бурят арцсан төрийн бишим чимнээ энэ удаагийн Алтарган наадамд олоор тэргүүлэгчд ирээд оролцож байна. Тэгээд Бурятын түүх холбоотой хамтраад энэ удаа 20 гаруй шүүгчд оролцоод баяртай байна уу гэвэ. Мэргэжлийн хань шүүгчдийн шалгаруулж гаргаад тэгээд энэ Алтарган наадамд хайнаар оролцоод за минь болтоо. За ингээд Монголын Бурят ташалвар хом Доронтой аймгийн Бурят зонууд болтаа 4 Бурят зонд болтаараа ирээвжээ. Алтарган наадам улаавдаа их гоё наадам болж байна. Нутгийн зонголууд нь хавааталсаад хайнууд л оролцож байна та. Тэгээд Доронтой аймгаа нийт 70 гаруй бүрэлдэхүүн ирэж байна. Дашвалуур сумаас уран бүтээлчд маань хаваалцгаа ирэхдээ 42 хүний бүрэлдэхүүнтэй ирээжээ. Тэгээд нутгийн зон болон 13 төрөлд Дашвалуур маань 10 төрөлд ороо. Тэгээд бусад өмдүүдаа бусад төрөлд нь оролцоод ултаараа хайнаар хаваалцж байна. За ингээд Бурят зон болон 5 хүндээ болтод нь Алтарган наадмын мэндийг хүргэж байна вэ. За манай Дашвалуур сумаас Бурятын нэг өдөрт эрэгтэй эмэгтэй гослол бүжгээ төрөлд оролцож уран зураг яруу найрагч үлгэр эсэ бичлэгэнд орж байна. Алтарган наадмын бүхий төрөлд оролцож байна гэж бол таараа Доронтой аймгаа
Уни сонда илчде улус форумдык бурят удырны арбын зоргадыки алдаргана байырын зорган надыны илчин баталуже му уаз патриот автокулык барилутана. Абсолютным чемпионом стрельбы из лука 16-го международного бурятского национального фестиваля «Алтаргана 2026» Булату Дугарову, Забайкальский край, Агинский округ, село Зуткулей вручается памятный диплом и сертификат на автомобиль УАЗ «Патриот». Поприветствуем нашего победителя! Монгол түмний уламжлалт өв соёлд хүч чадал гэдэг зөвхөн булчингийн бэр бус ухаан, арга, урд үетэй хослон үнэлэгддэг байжээ. Үүний тод илэрхийлэл нь сээр шалгах хэмээх эрчүүдийн сорилмаа. Сээр шалгах нь Монгол угсаатны нийтлэг уламжлал бөгөөд бурят түмэн өнөө хэрн нандинан өвлөж алтаргных наадмын нэгэн төрөл болон хөгжүүлсээр иржээ. Сэрийг хуг цохох тэр агшинд зөвхөн яс хугардгүй. Эрийн зориг, эрэмгийн зан, өв соёлын амьд уламжлал үзэгч олны өмнө тодрон харагддаг билээ. Монгол сайхан улсын баатар хүмүүн мөн шаргал базарсана. Обладателем золотой медали стал представитель нашей соседней братской страны Монголии Муншаргал Базарсат Халунаров Тыя. Хөх тэнгэрийн ивэлтэй, хөвч тайгын сэнгэнсэн салхитай,
хүчтэн ирсийн омог сэргэн буряд бүхийн барилдаанд буурал түүх амилан босдгийн. Буряд бүхийн жудаг мөнхөрч буурал түүхийн гал хизээд бүү бөхөг. На ковре победу одержал Буенто Шадапов, Куруканский район. Ему правит финал. Громче Алдарганов! Гурновые, вот она память.
Oh
모두 모두
Ажыбайдылы үрігін қарғине, Бурят Моңғол туқы ергін, Бағын күгін басқады есі ғылығын, Бұлтыны түшік тұлы ғорыбайын, Бурят шоғды арды үргін, Үлігін дүлхін, үңгір дәркіні, Үші бүкіті, алтырғаны. В атмосфере радости и восторга наступила пора передать флаг фестиваля одному из округов областей государств, собравшихся здесь, чтобы вновь поднять его на очередном фестивале «Алтаргана». За годы проведения фестиваля «Алтаргана» сложилась прекрасная традиция передавать флаг в другой регион или страну для того, чтобы крепли связи народа. Появлялись новые друзья, рождались новые песни и танцы, красавицы и богатыри. В 2024 году флаг Алтарганы, проходивший в Волганском аймаке Монголии, был передан Республике Бурятия. В эти дни мы в третий раз приняли у себя соплеменников и почетных гостей разных стран и регионов.
Байры бақарқалы аршын байдалда надыныңға бұқулығы Енді сұлырғын қайры Машы күрінуден дегенде алтырғының әлжетін адында болын теңіздің балышы ғасыр өлкегер дұрын бәйін көреді да бәкеңлі үлірулын ұқтыжы бұқиын дамжулға сағыны ұлыжы ерімін ейшіда. Слово предоставляется главе Республики Бурятия, председателю правительства Республики Бурятия Алексею Самвоевичу Цыденову. Дорогие друзья, дорогие земляки, дорогие гости, Алтаргана идет из Бурятии, идет на другой берег Байкала, идет в Иркутскую область, идет в Усть-Ордынский округ. Ждете Алтаргану? Как много здесь Усть-Орды. И мы с большим удовольствием передаем знамя нашим братьям. И пусть Алтаргана цветет всегда, везде. И чтоб наш народ всегда был сильным, дружным и счастливым. На сцене заместитель губернатора Иркутской области, руководитель администрации Усть-Ордынского Бурятского округа Александр Геннадьевич Гоголев и первый заместитель председателя законодательного собрания Иркутской области Кузьма Романович Алдаров. Мэр Российского района Усть-Орды Борис Михайлович Хашвоев, мэр Бохунского района Усть-Орды Эдуард Иванович Коняев. За, Алтарган 2026 наадам маань улаан удирдна амжилттай сайхан болж өндөрлөж байна. За, ингээ Монголоос оролцсон оролцогчид маань, шүүгчнэр маань амжилттай сайхан оролцлоо. Хинтээ дорнд хөвсгөл Сэлэнг дархан эрдэнэт гээд бүхэл аймагуд амжилттай сайхан оролцлоо. Тэгээ энэхүү наадам маань бас Бурят улсын нийслэл улаан удирдна болж байгаараа бас онцлогтой байлаа. За, монголчууд маань бас үзэгчнэр маань бас маш сайхан ирж оролцлоо. Нээлтийн ажиллагаанд бас бид бүх одоо боломж болцоогоор сайхан оролцлоо. Тэгээ Монголын Бурятын төв холбоо энэхүү Алтарган энэ жилийнхээ Алтарган наадамд амжилттай сайхан оролцож үр бүтээлтэйгээр одоо буцах гээд байж байна. Тэгээд энэ сайхан наадмын зохион байгуулсан Бурят улсынхаа засгийн газарт болон энэ сайхан наадамд оролцсон одоо Монгол улсын аймгийн соёлын газрууд болон соёлын яам маань бас ингээд тусч тэмцсэн бас ингээд бүгдээрэнд нь бас баярлсан талархснаа энэ мөчийг далинд бол одоо дамжуулж байна. Баярлалаа та бүхэнд. Алтарган минь дэлгэрч байг, ахан дүүс минь мөнхөд эвтэй байг. Бурят түмний дуухур мөнхөд игшиглэж, Монгол угсаатны алтан хэлхээ үргэлжилж, Бурят түмний өв соёл уламжлал Алтарган мөнхөд дуурсгэ. Монголын Бурятын төв холбоо үзүүлж байна.